Өглөөний мэнд. Кофетэй бодол. Гэхдээ өнөөдөр идлээ ярих гэсэн зүйл нь ер нь энэ кофеин хүнд яг хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Энийг ер нь хүмүүс дандаа ярьдаг те. Тэгээд хараад ахнаа хүмүүс яг л хоёр хэсэгт хуваашдаг. Зарим нэг хүмүүс нь кофе амар эрүүл биш, багасгах хэрэгтэй, хэрэглэж болохгүй гэж ярьдаг. Нөгөө тал нь болохоор үгүй шүү дээ. Кофе бол бид нарт аягүй хэрэгтэй зүйл. Өнөөдөр энэ тухай ярилцъя. Кофетэй бодол. Би кофе ашиглаад Америк сургууль төгссөн. Тэгээ тэрний нэг суултал нь юу гэдэг юм гэхээр Америк сургууль төгссөн хүмүүс кофенд ордог байгаад байгаа. Тэгээ би кофенд орсон. Оюутан байхдаа өдөр шөнөгүй шоуд нь оройтой хичээлээ хийн. Тэгээ янз бүрийн тиймэрхүү гормоос болоо кофег ер нь нэлээд хэрэглэдэг болсон байсан. Яг бүр дээд цэгтээ би өдөрт бараг 4 кофе уудаг байсан баг. Тэгээ мэдээж хэрэг тэрнээс хойш кофений тухай сурч ирсэн, судалж ирсэн. Тэгээ хэрэглээг багассан. Яг одоогийн байдлаар би өдөрт нэг л кофе ууж чаддаг болсон. Заримдаа 10% таа л гэсэн үг. Сардаа магадгүй 1-2 удаа, за 10% 3 өдөр, сардаа би 3 өдөр 2 дахь аягыг ууж магадгүй. Тэгээ тэрийг ууж байгаа цэлтгаанууд нь хангалттай нойроо авч чадаагүй, яаралтай сэргэх хэрэгтэй гэсэн хурал уулзалт аяллаа үеэр хэрэглэх гээд байдаг тийм аа. За тэгвэл кофеин ер нь хүнд хэрэгтэй юм хэрэггүй юм гэдэг яриа. Нэгт нь болохоор ингэж байгаа шүү. Хоёр төрлийн судалгаанууд одоо кофеин, креатин мэтийн иймэрхүү бодисон дээр бас хангалттай судалгаанууд хийгдсэн байгаа. Тэрний нэг дээр нь юу гэж ярьж байгаа? Ерөнхий судалгаануудын бүх дүгнэлтийг аваад үзвэл ийм хэлж байгаа шүү. Кофе зөв хэрэглэх юм бол хүнд аюу хэрэгтэй молекул бодис хэтрүүлж хэрэглэх гэдэг хүмүүсийг хвчлэн хэтрүүлэхээр хүнд аюу муу гэж ярьдаг. За тэгвэл зөв хэрэглэх талаас яриа. Кофе гэдэг энэ бодис ба шүү дээ. Хүний эрүүл мэндэд тархитлаганд аягүй нөлөөтэй. Яг тэгэхээр энэ аденосин гэдэг энэ ядарлын үеэр гардаг бодисыг блоклдог болохоор тийм болохоор хүн сэргдэг гэж ярьдаг. Кофений бас нэг давуу тал нь юу юм гэсэн чинь энэ ч нэг зөв хэрэглэх юм бол насны төгсгөлд гардаг толгой тархины эрүүл мэнд өвчнүүдэд урьдчилан сэргийлэх чадвартай гэдэг зарим нэг судалгаар алдсан. Alzheimer's байж магадгүй, мартдаг өвчин байж магадгүй тэднийг басгах магадaltaй гэдгийг баталсан байна. За, спорт хичээлдэг хүмүүс кофеин ерөнхийдөө хэрэгтэй байдаг. Кофенийг заавал кофегоор уудгүй нөгөө шахдаг гэлээр өнтөрдөг. Яг гэвэл анхаарлыг нэмдэг бас булчинд хэрэгтэй адреналин болон одоо энэ зарим нэг энерги боловсруулах процессыг кофе бас дэмждэг болохоор кофег бас хүмүүс тэгж хэрэглэдэг гэж. Зүрх судасны эрүүл мэндэд бас хэрэгтэй гэдгийг судалгаагаар батлагдчихсан байгаа. Хэрвээ энийг зөв хэрэглэж чадах юм бол эргэлтэн сайжирна, судасны ханны одоо эрүүл мэндэд хэрэгтэй гэх мэт бас нэг юмнууд гарсан байгаа. Кофений бас нэг хүмүүсийн ярьдгүй нэг давуу тал нь юу юм гэхээр метаболизм буюу бодисын солилцоог хурдлуулах, хоол боловсруулах процесс бас нөлөөлөх нь бас батлагдсан байгаа даа. За буцаагаад нөгөө талаасаа сул тал нь гэхлээр чинь хэрвээ хэтрүүлж хэрэглэх юм бол бидний тархитлагыг тайвшруулахгүй байх, түгшүүр болон стрессийг идэвхжүүлэх юм гарч ирнэ. За тэгэнгუутаа хэрвээ бас буруу хүмүүстэй зүрх судасны асуудалтай, зүрх даралтны асуудалтай хүнд энэ бас эргээр сөргөөр нөлөөлн даралтыг нэмэх, зүрхэнд дараал ачааллыг нэмэх мэтэр гих мэтэр олон давуу талтай, олон сул талтай бодис шүү. Гэхдээ хамгийн хүчтэй хуулийн дагуу хүмүүсийн дэлхийд даяар хүлээн зөвшөөрсөн зүйл бол кофе. Би кофег хараар уудаг. Кофег зүгээр уух арга нь хараар сахаргүй, сүүгүй уухыг хичээх хэрэгтэй. Тэгтээ мэдээж заримдаа сүүтэй хойлж өөрхөө дуртай уух юм ууж болно. За өнөөдрийн кофетэй бодол би кофений тухай ярьлаа шүү. Та хэд юу гэж? За яг саяны хэсгийг хасчаар юу гэж бодож байна вэ? Та өдөрт хэдэн ая кофе уудаг вэ? Өнөөдрийн миний асуулт байна. Тэгээд ер нь та кофе уусныхаа хоёр дахь асуулт. За яг саяны хэсгийг тэр асуултаа би асуух гэдэг ш. Өнөөдрийн миний асуулт нь энэ. Танд ер нь хэдэн ая кофе зохидог вэ? Нэгтгэн хоёр дахь нь та ер нь хэрэг кофе ашигладаг вэ? Тэгээд кофег та ингээ ашиглах үедээ гараад байгаа бенчин гараад байгаа сөрөг мэдрэмж байдгүй. Тэгээд та тэрийг тоохгүй хэрэглээд байгаа юм байгаа. Тэрийг нэг анзаарч үзээч гэж хэлмээр байна. Кофетэй бодол дараач видеогоор уулзцай байлаар өдрөг байцгаагаарай. Анх удаа миний видео үзэж байгаа subscribe хийгээ битгий мартаа энэ сувг дээр бид нэр 7 хоног болгон 2-3 ширхэг шинэ видео оруулдаг байгаа шүү. За бай.